За юуцхан манайхан амралт зугаалгын цагийг эхэлчихсэн чийлрэд байцгааж байна. Өнөөдрийн дугаараараа бид 2024 онд гарч байсан Upgraded гэх нэгэн хөөрхөн хөнгөн киног ярьж хөр бэлтгэлээ. Үнсгэлжингийн үлгэрийг сонсч өсөөгүй хүүхдэж бараг байхгүй зэ. Тэгвэл орчин цагийн үнсгэлжингийн үлгэр гэж хэлж болохоор энэхүү кинонд нэгэн залуу өсгөө хэрхэн өөрийнхөө амьдралд ганц олдох боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадсан тухай түүхийг өгүүлгэж. Киноны гол дүрүүдэд алдарт Riverdale зурлын Veronica буюу жүжигчин Camilla Mendes болон хүн аалзын Peter Parker аавга гэгч May буюу Hollywood алдарч жүжигчин Marisa Tomei нар тогложээ. Одоо харин киногоо эхлүүлцгээе. Дээрээс нь тайдмен лайк болон subscribe дараагүй юм шүү дээ. Яг одоо дарчих. Энэ удаагийн дугаартай маань Tokyo Application хамтран ажиллаж байна. Тайдмен нэрээ Tokyo Application-ы Family үйлчлэгэнд бүртгүүлээд 2 өрөө байрны эзэн болох боломжтой талаар дуулаагүй яваа юм шүү дээ. Хэрвээ Tokyo Application-ы Family үйлчлэгэнд бүртгүүлж амжаагүй бол яг одоо гэр бүлийн группээ үүсгэж гишүүдээ нэмснээр 2 өрөө байр, 10 сая төгрөгийн хадгаламжийн эрх, Univision үйлчлэгээний 10 жилийн эрх зэрэг супер билгүүдийн эзэн болох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Family үйлчлэгээнд ач операторын хэрэглэгч хамрагдах боломжтой бөгөөд Tokyo Application-ы Family үйлчлэгээр дамжуулан гэр бүлийн группээ үүсгэж гишүүдээ нэмэх бүрт супер билгийн эрхүүд автоматар нэмэгдэх юм. Супер билгийн эцдийг 2026 оны 8 сарын 1-ний өдөр лайваар тодруулах тул та бүхэн маань Tokyo Application нэвтэрч Family үйлчлэгээнд бүртгүүл эрхээ цуглуулаарай. За тэгээд хамгийн гол нь бүх операторын хэрэглэгчид Family үйлчлэгэнд бүртгүүлээд супер билгийн эзэн болох боломжтой байгаа шүү. За энэ кино маань аль бие сурыг эхлэхэд бид гол дүрийн бүсгүй Энатай танилцсанаа. Энэ өглөө Эна цайгаа угаад сууж байхдаа хүргэн ах болон эгч хоёртой өөрийн гэсэн уран зургийн галерейтай болох мөрөөдлөө яриад сууж байла. Хөөхий чааваас Эна маань амьдралын эрхээр хүргэн ах эгч хоёрын доо толгоо орогддог бөгөөд ядаж байхад хүргэн ах гэж нэг юм бас төмс юм болохоор Энагийн яриан дундаас нь тасалж ер нь хүн урлагаар яад юм бэ? Урлаг гэдэг чинь ямар ч утга учиргүй хоосон зүйл. Чи урлагаар явлаа гэж сайхан амьдарч чадахгүй штэ гэж мэгээ тэнэгтэж өглөө. Эна хэдийгээр урлагийн сургууль сурч дээд боловсрол эзэмсэн ч одоо нэгэн уран зургийн галерейд туслах ажилтан хийдэг бөгөөд дангаараа байрны түрээсээ ч түлж дийлэхээргүй тийм баг цалин авдаг юм байна л да. Эйна хүргэн ахтаа андан бид өнөөдөр Нью-Йорк хотод амьдарч байна. Ийм өндөр өртөгтэй газар амьдрах нь ганцхан надад биш. Над чиг олон залуус ч гэсэн хэцүү байгаа гэж мэгээд өөрийнхөө нөхцөл байдлыг учирлнаа. Гэхдээ хүргэн ахын ингэж яриад байгаа нь Эйнаг өтөр түргэн хөлөө олоод манахаас явнуул гэсэн санаа агуулах бөгөөд сүүлдээ бүр шууд хамт амьдрахад тухгүй байгаагаа илэрхийлж хурдхан шиг өөр байр болоод нүхийг тулглаа. Хэдийгээр энэ үед Эйна ахтаа гомдож байсан ч ойрын хугацаанд асуудлаа шийдвэрлэнэ гэж амлаад төв удаж байгаадаа уучлал хүсв. Үзэг солигдоход Эйна өөрийн ажилдаг уран зургийн галерей дээр ирлээ. Галерейн ажилтнууд нь тэр өдөр олон сая доллараар үнэлэгдэх уран зургуудыг дуудлага худалдаанд оруулахар бэлтгэж байж байваа. Эйнагийн боссыг төмөр хатагтай Клэр гэх бөгөөд тэрээр бүх зүйлийг төгс ойлгох гэж шаарддаг ажилтнуудаа маш хатуу гараар удирддаг нэлээд ааштай эмэгтэй ажээ. Тэгсэн яг тэр өглөө нь Эйнагийн цамцан дээр копины тол болсон байхыг босс Клэр нь олж харангуудаа гэнт өвчин хөдөлж түүнийг ингэж байгаа. Галерейн зааланд бүү үзэгт гэж загнаад үүдний хэсэг рүү цөлж зочдод боршуур тараах ажлаар шийтгэв. Гэсэн ч Эйна бууж өгөлгүй гэс боршуур тарааж дуусчаад оффистөө иргэн ирж ажлынхаа галзуу ганц Эмитэй амьдралынхаа хамаг зовлон зүдгүүр бэрхшээлийн талаар тоочж гарлаа шүү. Тэгсэн мөртлөө бас өөрийнхөө тарааж байсан боршуурн дээрх зургуудыг мэдээллийг шалгаад байгаамаа. Гэтэл мань хүн гинт нэг алдаа байгааг олж харлаа шүү. Нэг нь нэртэй зураачийн уран зургийг акрилик будгаар зурсан байтал андуураад тосон будгаар зурсан гэд бичиж хийсэн байхан тэр. Энийг олж мэдсэн Эйна гэс дуудлага худлааны танхим руу дахиж ороод Клэрийн туслахуудыг алгасан шууд өөр дээр нь очиж энэ талаар цаг алдалгүй хэлдэг бөгөөд ашгүй яг тэр зургийн дуудлага худалдаа явагдаж байхад нь залруулгыг хийгдэж амжина. Дуудлага худалдааны дараа энэхүү жижиг алдааг босс Клэр маань байж боломгүй явдал гэж дүгнээд алдаа гаргасан залуухан ажилтныг чи энэ салбараас өнөөдөр тэтгэвртэй гарч байгаа шүү. Тийм болохоор тэмдэглэцгээе гэж ёжлон дар суулгаж аваад газар дээр нь ажлаас нь алчив. Харин Эйнагийн тухайд Клэр босс нь хэлж байгаа. Эйна энэ алдааг анзаараагүй бол том асуудал үүсэх байсан. Угаасаа л хийх ёстой байсан ажлаа маш сайн хийлээ. Хэмээн хамт ажиллах хүмүүсийн өмнө баг анхудаа шахуу магтлаа. За тэгээд хүн амьтны хар цагаан хил ам хүрэх үе дээ Эйна минь. Ингээд орой болоход Эйна маань ажлынхантайгаа хамт зад шоудаж баг анхудаага магтуулснаа тэмдэглээд байгаа болтой. Дараагийн мөчид Эйна хальт гуниглчихсан Эми найзтайгаа ахаад л ах эгч хоёр нь өөрийг нь ойлгохгүй байгаа талаар ярьж захирал намайг сайн байна гэж магтсан. Тэр сайн байна гэдэг үгээр нь би ямар өрөө түрээсэж чадах вэ штэ. Надад мөнгө хэрэгтэй байна гэдэргээд яриа зогсож байла. Ямар ч тач нэг өрөөг сайхан балааг нь авчаад шүн дунд гэрте орж иртэл уламжлалсаар хүргэн ах нь түүнийг чимээ гаргалаа эдэргээд нойрон дундаа өглөж байгаа нь Эйнад маш тод сонсогдож байсан юм. Дэнхүү өглөө нь Эйна нэлээд шаардлагатай унтаж байтал гэнэт амьсан чөтгөр Клэр хатагтай түүн рүү залгаж Лондон хотод болох дуудлага худалдаанд туслахаар авч явахснаа хэлв. Эйна ч одоо чихэндээ итгэсэнгүй. Энэ мэдээг сонсоод дотроо баярлаж хизээ явах төлөвлөгөөтэй байгааг нь асуудал 2 цагийн дараа ниснэ гэж авд юм та. За яг энэ ажил томилсон хүний өчигдөр нь уурандаа халж хайчаад Эйнаг авч явахаар шийдэж л дээ янз нь.
Ийхүү Эйна 2 цагийн дараах нислэгтээ бушуухан бэлдэж эхэлдэг бөгөөд ах эгч хоёр нь ч Эйнаг явах сургаар бараг Эйнагаас илүү баярлаж цүнхийг нь багалж өгч мөгөд байгаа л тоо. За тэгсээр Эйна нисэх буудал дээр амжаад иртэл ажлынхын газрын дээгүүр албан тушаалтай их цаантай бүсгүүчүүд буюу захирал Клэрийн сугны баруун зүүн гар нь болох Рене болон Сюзт хоёр ирчихсэн. Эйнаг хамт Лондон явахыг бас нэмдэд гайхаж махад байвал яах вэ? Харах царайны үнсгэлжингийн хойд игч нар шиг нөхдүүд байгаамаа. Эйнагаар тэд хамаг цүнхтэй ачаануудаа зөөлгөж билет бичлэх болоход нөгөө зэвэн гарууд чинь өөрсдөө бизнес англиар төрүүлж нисгэр болонгуудаа суудл үлдээгүй нэрийдлэр Эйнад 4 цагийн дараа нисэх нойлын хажууд байрлах судалтай экономи тасалбар захиалсан ч их шиг өөдгөө наасан. Ингээд тэдний явсны дараа Эйна торойсоор ганцаараа үлдэхэд энэ бүх үйл явдлыг эхнээс нь дуустал чимээгүйхэн ажиглаж суусан онгоцны тасалбар бичдэг ажилтан гинт ам нээж би иймэрхүү төвөгтэй харилцаатай хүмүүстэй өдөрт 3-4 удаа таардаг. Харин чи яаж бүтэн өдөржин ийм нөхдүүдтэй ажилдаг байна? Гингүүтээ Эйнад маш сайхан сэтгэл гаргаж 4 цагийн дараах нислэгийн суудлыг нь 1-р англи руу олгож өөрчлөөд чи ядаж энэ нислэгээр сайхан тухтай зорчоод аваа. Англи чинь ахиулчлаа гэхэн тэр. Үлгэрт гардаг шидэт дагин шиг тасалбар бичээчийн ачаар анхудаа гадаад руу бизнес зэрэглэлээр явахаар болсон Эйнагийн сэтгэл нь хөрж нисгээс өмнө нисэх худал дээр байдаг лаунжаар тултал нь үйлчлүүлэхээр шийдэж байгаа юм. Нэг харсан Эйна нисгээс өмнө спад орж нүүрэн дээр амарлаг маск энтер тавьсан уцаар ажил төрлөө зохицуулаад явж байх үеэрээ гинт нэг царайлаг өндөр залуутай мөргөлдөөд цайвар өнгөтэй өмдөн дээр нь ууж явсан улаан дарсаа асгайд хайчваа. Эйна батсандаа бөө юм болоход цаад гар нь ашгүй нэг сүртэй юм бололгүй зүгээр дээ гэж хэлээд яваад өглөө. Түүний дараа Эйна онгоцондоо орж ирээд нөгөө гой 1-р английн суудал дээрээ тухлангаа 2-2 хундахтай дар суугаа сууж итэл дөрөвхөн өмдөн дээр нь улаан дарс асгуулсан залуу ингэж байгаа юм. Сая нэг хайнга байрын хүүхэн урдах юм харалгүй явж байгаад над руу уух юм асгачихсан. Жаахан архины хамааралтай хүн байсан баха. Эдэргээд уцаар ярингаа орж ирээд бүр яг Эйнагийн хажуудлын суудал суучлаа. Одоо ч гэсэн дарс уусаар яваа Эйна түүнийг сонсоод бүр нүүр хийх газаргүй болж ичих бол өнөг залуу түүнийг ядах юмгүй таньчихв. Залуу өөрийгөө Лондон төрж өссөн Вильям хэмээн танилцуулаад Эйна ч одоо хүссэн үсээгүй түүнтэй ярилцах хэрэгтэй болно. Вильям бол дэлхийн хамгийн том маркетинг компанийн удирддаг залуу бизнесмен бөгөөд үнсгэлжингийн үлгэрээр бол нөгөө хан хүн юм уу хаашаа юм. Вильям Лондон руу ээжигээ төрсөн өдрөд очихоор явж байгаа юм байна л та. Улмаар Вильям Эйнагаас ямар хэгээр Лондон руу явж байгаа талаар асуухад мань хүн бандсандаа өөрийгөө урлагийн салбарт ажилладаг компанийхаа түүхэнд хамгийн залуу захирал өдр гэж хэлээд ажлын зорилгоор Лондон руу явж байгаа гэдээ аваад ичваа. Нийслэлийн үеэр танилцсан хүнтэй ямар дахиад таарах вэ гэж бодоод худлаа ирсэн бизээ. Гэхдээ тэдний яриа сунжирч шүнжэнгөөл дар суугаад сүултээ Эйна онгоцны хоолтой хамт ирдэг давс персний савыг хөөх юм гэснээр халаасаж малааслаад одоо юу ч болоод байгаа юм бүү. Ингээд онгоц Лондонд газар дах төгөхөд онгоцны үйлчлэгт дарсандаа нам явсан Эйнаг сэрэж та суудлаа босоо байрлал оруулно. Бас манай давс персний савыг эргүүлж өгнө гэж хэлэхэд Вильям түүнийг чимээгүй шоолоод байгаа л тоо. Онгоцноос буусны дараа Вильямийн ээж хүүгээ тосгоор ирсэн байдаг бөгөөд Вильямийн дэргэд зогсох Эйнаг хараад учиргүй баярлаж "Хүү минь хөөхөн охин дагуулад ирээвэ да. Удахгүй ээжигээ аж хүүхэдтэй болох юм биш үсттэй." Эдэргээд Эйнатай тун сүрхий танилцаж хөөхөн хүмүүжлтэй охин байна эдэргээд манай хүнийг магтаж гарлаа. Гэхдээ түүгээр зогсохгүй Вильямийн ээж нь Эйнаг хаашаа явах гэж байгааг нь асуухад Эйна Вильямийн ээжийн гэрээс ердөө 4 гудамжны зайд орших жошдвол очихоор байв. Мэдээж Вильямийн ээж Эйнаг замаараа төхүүлж өгөхөр болж таксины мөнгөгүй шахуу Эйна маань дотроо их л олзуурхаж байгаа юм. Ийхүү зам зуур Вильямийн ээж Эйнагаас ямар ажил хийлгийг дэлгэрүүлж асуухад Эйна ч одоо сандарсандаа үргэлжлүүлэн худлаа ярихаас өөр аргагүй болж би дэлхийн томоохон урлагийн бүтээлүүдийн цогцолгыг чинээлэг хүмүүс зардаг уран зургийн галерейн захирал хүн байгаамаа гэд аваад таялаа. Араас нь Эйна Вильямийн ээжээс мөн юу идэг талаар асуухад тэрээр өөрийгөө Вильям шиг томоохон маркетингийн компанид ажилладаг байсан талаараа хэлж үгүй бас болоогүй залуудаа их Британд нэлээд алдартай модель байсан болж таардаг. Тэгсээр удалгүй Эйна жошдвол дээр ирэхэд Вильям Эйнагаас "Хэрв чи өсвөл би чамд Лондон хотыг танилцуулж өгч болно шүү" гэж мэгэд хурган болзоонд үрдэгч Эйна "Би ажилдаа болохоор арай амжихгүй хаа. Гэхдээ чи миний утсыг ээжээсээ авч болно. Хувцсыг чинь муухай болгосон дуучлаарай" гэж хэлээд тэдний зам салав. Ээж нь одоо Вильямийн өмнөөс бүр үнэн санаачлагтай ажиллаж байгаа юм шүү. За энэхүү Эйна нөгөө буудлын руугаа нэвтэрч босс Клэрийнхээ өрөөнд орж ирээд өөрийнхөө асуудал өнөөх нь өөртөө амарлаг өрөө авсан мөртлөө Эйнэг ахаад л хямдхан жошдвол руу жижигсэн байдаг шүү. Тэгснэ Клэр өөрийгөө Ром руу явахаар болсон талаараа дуулгаж нөгөө үнсгэлжингийн хойд игч нар шиг Рене Сюзет гэдэг хоёр хүүхэнтэй нийлж яваад дуудлага худалдааны ажлаа алдаа мадаггүй зохион байгуулах даалгавар үлдээв. Гэснээс Эйнад нэг чухал биш ирнэ дуудлага худалдаанд орох бүх зургуудын үнийг судлах ажиллагаатай таск өгч энтер. Дээрээс нь Эйна ажлаа тэмдэглэж авах гэтэл нөтөвхтэй цүнхээ Вильямийн ээжийн машинд мартаад буснаа санав. Үүний дараа Эйна уран зургийн галерейн офис руу чимдамнаа чирсээр гүйж Рене Сюзет хоёртой очиж уулзаад цаад хоёр нь Эйнаг 5 минутын дараа болох дуудлага худалдааны зохион байгуулагчдын хурал бэлтгэхийг шаардаж хурлын үеэр дуугүй байж үзээрэй гэж мэгээд бас
хурган дарамтлаастай. Тэгсээр удалгүй хурал эхлэхэд Лондон хотын галерейн захирал Арнольд энэ дуудлага худалдааны үеэр олон нийтэд маш удаан хугацаанд үзэгдэж харагдаагүй алдартай уран зургийн цуглуулга дэлгэгдэх байгааг онцолж дуудлага худалдааны үеэр ямар ч алдаа мадаггүй төгс төгөлдөр ажиллах ёстойг дахин анхааруулж хэлдэг. Тиймээс урлын дараа Рене Сүцт хоёр Эйнад ажлын байрыг нь зааж өгье гэснээр бүр зориуд чихтэй подолд идэх гачин аимшигын жижигхэн өрөөнд суулгахаар бэлдсэн байдаг насан. Мань хүнч уртаар санаа алдаж аваад байж байтал удалгүй Вильямын ээжээс зурс ирлээ. Тэрээр Эйнаг өглөө машинаас нь буухтаа цүнхэн үлдээсэн байгааг сануулад орой гэрт нь болох хүчлэг дээр ирж аваарэ гэд урьсан байхан тэр. Худлаа айлчгсан байдаг дахиад л таарлах хэрэгтэй болдог яамаар ч юмтэй. Дараа нь Эйна өөрийнхөө байрлах буудлын дээр иртэл тэр буудлын гэж бас нэг дэлбэрсэн газар байлаа хөөрхий. Өрөөнд орж ирэнгүүтээ Эйна Эми найз руугаа залгаж Нью-Йоркоос гарснаас хойш болсон бүх явдлынхаа талаар хүүрнэн өгүүлж өөрийгөө Эрвинсийн дуудлага худалдааны захирал гээд Вильям болон ээж хоёрт нь хэлсэндээ үхтлээ гимшиж байгаагаа дуулгав. Тэгсэн ч найз нь хариуд нь "За яах вэ? Гэхдээ чи баг амьдрал дээрх ханхуу Вильямтай уулзсан юм шүү." Тэргээд өмнөөс нь тоглоод нэг гоё сериосны хүлээж авсангүй. Дараагийн хэсэг гарахад Эйна нөөдөхтэй цүнхөө олж авахаар Вильямын ээжийн гэрт нь яваад очлоо. Тэгтэл тэнд нь яг үнэндээ Вильямын ээж төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байхан тэрэ. Эйнийг харсандаа Вильямын ээж учиргүй баярлаж сайн найзуулах Жюлиан гэдэг нэлээд алдартай уран зураачийг түнтэй танилцуулав. Эхэндээ Эйна бие барьж байсан ч зураач Жюлианыг хараад хөөрч өөрийнх нь бүтээлүүдийг биширдэг гэж хэлээд бараг шүтэнтэйгээ уулзчихв яав. Ингээд Эйна баахан томчуултаа уулзаад байж явах зур гинт их хоёр зантын нэг нь түн рүү залангуудаа чухал харилцагчд зориулан Шекспирийн жүжигийн хоёр тасалбар яаралтай болох даалгавар өгч чадахгүй бол ажлаасаа гараарай гэх тэр. Эйна сэтгэлээр унан хамт ярилцаж байсан Жюлианд Шекспирийн жүжигийн тасалбар хэрэгтэй байгаа талаар ам нэхэд өнөөхөн шууд л Вильямын ээжд энэ тухай хэлж эгч түүнд санаа зовлтгүй маргааш хэд би найзаасаа тэр тасалбарыг чинь олоод өгнө. Чи маргааш Вильямтай уулзаад тасалбараа аваарай гэж хэллээ. Вильямын ээж нь худлаа Эйнаг бэрээ болох гээд найраад байна уу да айхтар гэж. Үдшилэг үргэлжилж Вильямын ээж Эйнад хүн амьдардгүй өрөөгөөд талигч нөхрийнхөө өрөөг үзүүлтэл тэр дотор нь дандаа том зураачийн урлагийн бүтээлүүд их хуваарь ханд үлгүүстэй байвал яах вэ? Вильямын ээж нь энэ насандаа 3 хүнтэй гэрэлж байсан бөгөөд хамгийн сүүлийн нөхөр нь өнгөрсөн жил нас орсноор эдгээр зургууд түүний мэдлэлд иржээ. Тэдгээр зургуудыг хараад Эйна өөрийн ирэхгүй уулга алдаж танаа нөхөр чинь танд их хайртай байсан бололтой. Дандаа хайрын гүн утга агуулгатай гайхалтай зургуудыг үлдээсэн байна хэмээн хэллээ. Дуудлагууд тэдний яриа илүү нарийсаж Жюлиан зураач Эйнаг одоо ямар нэртэй дуудлага худалдааны газар ажиллаж байгааг нь пал хидл асууж орхив. Тэгэхэд нь Эйна баг зэрэг төгдрөн нөгөө юу Эрвинс гэдэг дуудлага худалдааны компани байгаамаа гэд хэллээ. Тэгтэл Вильямын ээж нь гайхширч "Хүү би талигч нөхрийгөө цуглуулсан энэ зургуудыг над компаниар чинь дуудлага худалдаанд оруулах гэж байгаа штэ. Чи яагаад одоо бол энэ талаар мдэггүй байдаг вүлээ?" гэхин тэр. Эйнагийн худлаа ирснээс тооцвол эдгээр чинь баг хувь заяагаар учирсан хүмүүс юм шүү дээ. Улмаар Вильямын ээж Эйнагаас нөхрийнхэн зургуудыг худалдаад алдаа гаргалгүй сайтар анхаарал тавиад өгөөрэй хэмээн хүсэж компани хамгийн том захиралд нь энэ ажлыг Эйнагаар өдөрдүүлэх хүсэлт гаргана энтергээ болоо явуулчлаа шүү. Мэдээж энэ том ажлыг Клэр захирал нь хариуцаж байгаа тул Эйна ихчид хандан манай компани захирлууд өөр харилцагчдыг хуваарлаад авсан байдаг юм аа. Танахыг Клэр хариуцсан байх ёстой. Тэр хамгийн шилдэг нь. Тэгэхээр би түүний ажлыг авч болохгүй. Та захирлуудад миний талаар дурдж болохгүй шүү. Баярлалаа гэж хэлээд аятайхан татгалцчихв. Гэсэн ч түүний араас Вильямын ээж Эйнаг маргааш нэгэн үзэсгэлэнгийн нээлтэн дээр оролцохыг уриахад Эйна дахиад л түнд үгүй гэж хэлж чадсангүй. Үндсэн мэргэжлийг арга хэмжээнд сэтгэл гарган урьж байхад яахан үгүй гэж хэл зүрхлэх вүлээ дээ. Тиймээс маргааш өдөр нь болоход Эйна Вильямаас өл бөмбөгийн талбай дээр ирээд Шекспирийн жүжигийн тасалбараа аваарэ гэсэн зурс хүлээн авдаг. Төд удалгүй Эйна түүний байгаа хөл бөмбөгийн талбай дээр яваад очтол Вильям бага насны хүүхдүүдийн хөл бөмбөгийн багийг дасгалжуулаад байж. Эйна ч одоо том маркетингийн компани захирлан юу хийж байгаа юм болоо гэсэн харцаар түүн рүү харахад өнөөх нь энэ миний үнцэн ажил байгаамаа. Маркетинг гэдэг чинь чөлөөт цагаараа хийдэг зүйл гэж авлаа шүү. Тэр үеэр Вильям Эйнаг өдрийн хоолнд өрөх гэж оролдогч Эйна би ямар ч завгүй явж байгаамаа. Гэхдээ чамтай ингэж уулзахад таатай байлаа гэж хэлчихэд тасалбараа аваад яваад өгдөг. Эйна нөгөө балерих үнийн судалгаагаа хийж дуусчихсан тул тасалбараа аваад офис дээр иртэл Клэр захирч Ромоос ирсэн байж таардаг бөгөөд тэрээр хоёр үндсэн туслахаасаа тасалбар нэгж гартал нөгөө хоёр нь ёстой уучлаарай бид үнэхээр олж чадсангүй гэд толгой бүхэлзэж эхэллээ. Гэтэл Эйна бахархалтайгаар цүнхнээсээ тасалбаруудыг нь гаргаж өгөхөд Клэр дахин Эйнаг магтаж үнийн судалгаагаач мөн хийж дуусгасан гэдгийг сонсоод энэ удаа дахиад шинэ хүүхэд миний амьд орлоо гэж хэлээд бүр маш их өндрөөр үнэллээ. За тэгээд энэ сайхан өдрийн төгсгөлд Эйна маань янзын урт хар даашин зөмсөөд Вильямын ээжийн өрсөн үзэсгэлэн дээр яваад очсон байдаг. Тэгэд сайхан яриа хөөрэ болоод байж байх зөөр Вильямын ээж Эйнад хандан би сүүлд чиний хэлсэн үгсийн талаар их бодсон. 3 дахь нөхөр маань нэрэл надад маш их хайртай учраас тэр зургуудыг үлдээсэн байх. Эдэргэд их учир битүүлэг юм яриад эхэллээ. Гэтэл гэнэт гай болж Клэр захирал Рене Сүцт хоёртойгоо үзэсгэлэнгийн үүдээр орж ирж байгааг нь үзэгдэв. Энэ бүр яг үнсгэлжингийн түүхээс сэтвэлсэн юм шиг санагдаад байгаа юм да. Улмаар Эйна сандарч тэдэнд баригдахаас өмнө Вильямын ээж хандан би ядараад байна. Тиймээс төрүүлээд явлаа гэж хэлээд арын хаалгаар зугтаад гарчваа. Болор шахаагаал гээгэн дутаж дээ. Даанч Вильям энэ удаа Эйнагийн араас гарч тийм амархан явуулах хүсдэггүй бөгөөд
Мартэд үжлэгийн оронд хамтдаа шөнийн клуб орж хөгжлөхөр болно. Ингээд шоуж дуусны дараа Вильям шөнө усан тул Эйнаг буудалд нь үргээд өгье гэхэд Эйна өөрийнхөө дэлбэрсэн буудлыг хэлхээсээ хичээд оронд нь Клэрийн нөгөө тансаг буудлал руу явахаар болно. Вильям Эйнаг буудлын гадаа хүргэж ирсний дараа түүнийг орхоос өмнө дараагийн болцоогоо тоолдог бөгөөд бас болоогүй Эйнаг мань хүмсэд дамжлаа шүү. За энэ явдлаас хойш хэдхэн өдрүүдэд Эйна Вильям хоёр баг өдөр болгон шахуу уулзч муулзаад улмал сайхан дотн уусаар байлаа. Гэхдээ Эйна үргэлж өөрийнх нь чихэн дүр төрх ижлэгдэж балархвээ гэд баг зэрэг айц хүчтэй байсаар л байв. Тэр шөнөл буудлын гадаа л үннээ хэлэх байсан юм да. Одоо яа гэх вэ? Нэгэн өдөр Вильям Эйнатай цуг өдрийн хоол идэж байхдаа түүнтэй хамт Нью-Йорк хотод амьдармаар байгаагаа хэлдэг бөгөөд Эйнаг амжилттай баян мөртлөө ээжийнх нь найзуучийг эвдрээгүй өнтэргээд магтаж гарлаа. Эйнагийн үннийг олж мэдүүлтэйгээд дуус. Дараагийн хэсгийг эхлэхэд Клэр босс Эйнаг хөвчлэн дуудаж уулзаад ойрын үед үнэхээр сайн ажиллаж байгааг нь анзаарснаа хэлж нутаг утасныхаа дараа албан тушаал дэвшүүлэх юм болоо явчлаа шүү бүр. Тэгтэл энэ үеэр боссын туслах буюу Рене гинт орж ирээд Вильямын ээж буюу Кэтрин хатагтайг нөхрийнхөө уран зургийн цуглуулгыг зархаа бойсон талаар дуулгадаг бөгөөд үүнийг сонсон Клэрийн хувьд хөх тэнгэр хөмөх шиг болж яагаад Кэтриныг ийм огцон шийдвэр гаргасан хэн түүнийг бодлоо өөрчлөхөд хүргэсэн тухай олж мэдгээд нөгөө үедээ хэрэг төглөө. Гэтэл тэр үеэр Вильям Эйнатай уулзахаар ажил дээр нь хүрээд ирдэг бөгөөд Эйнач ажлынх нь түүнийг олоод тарчихгүй гэж айсандаа бушуухан шиг Вильямыг дагуулж гараад ээжийнх нь гинтийн шийдвэрээс олж хамаг ажил нь нурж компани маш их алдагдал хүлээж байгааг дурдж хамаг уураа Вильямд гаргаж хэллээ. Гэхдээ уг нь Вильям ч н одоо ямар ч гэмгүй хүн шүү дээ. Мэдээж Вильям тэнэг хүн биш тул Эйнагийн зан аран шиг гайхаж түүнийг анханасаа л ашиг сонирхлын төлөө өөртөө дотноссон хэмээн дүгнэхээс өөр аргагүй төхөрч байгаагаа илэрхийлэн Эйнагаас газар дээр нь салаад яваад өгчөө хөөрхий. Эйна өөрөө л гэмгүй хүн рүү ихэж дайрсан хойно одоо тэгээд яа гэхвдэ. Үүний дараа Эйна буцаад ажил руугаа ортол ажилтнууд нь түүн рүү сонь сонин хараад удалгүй Свицтэс түүнд чамааг мэдсэн шүү гэснээр линк бүхий зурвас ирлээ. Тэгтэл тэр линк бүхий нийтлэлт нь Эйна Вильямын ээж хоёрын хамт авахулсан зураг тавигдсан байдаг бөгөөд Эйнаг Эрвинс дуудлага худалдааны компани Нью-Йорк дахь салбарын захирал хэмээн тодтогсон байв. Дараагийн мөчид энэ талаар олж мэдсэн босс Клэр болон бусад удирдлага нь Эйнаг жинхэнэ эрүү шүүлтэнд оруулнаа. Клэр түүнд хандан "Чи миний даашин зийг өмсөд үзэсгэлэнд оролцож Кэтриныг захиалгад туслахад хүргэж өөрийгөө миний албан тушаал дээр тавьж худлаа хийсэн" гэд Эйна тайлбарлах боломжч олголгүй газар дээр нь шууд ажлаас нь алчлаа. Эйна инхүү нулимс цэглэгнүүлсээр чамдамаа чирэн гудамжаар алхаж төрсөн эгч хүргэн ах хоёр лугаа яртал өнөө хоёр нь түүнийг эзгүүд нохоотой болж түүнийг гэртээ дахиж байлгах боломжгүй болсноо хэлнэ. Яаж заяа нь харихаараа ингэдэг юм бол та бурхан минь гэж. Улмаар Эйна зоргоо чангалан Вильямын ээж дээр очиж хамаг үнэн учраа хэлэхэр шийднэ. Нэг мэдсэн түүний өдөөс Кэтрин, Жулиан хоёр хараа сууж байх бөгөөд Эйна тэдэнд өөрийгөө энгийн нэгэн ажилтан авдаг цайлын намжиргаанд нь ягаад ч хүрдгүү талаар хэлж ганц өдөрч болтугай баян хүний дүр эсгэж Вильямд худал хэлсэн биш тэр нь хэрхэн өөрийг нь баллаж ажлаасаа алгадсан тухай хэлээд тэднээс уучлалт. Энийг сонсон Вильямын ээж Эйнаг яг хөөж гарах байхтаа гэж боттол эгч Эйнагийн хэлсэн зүйлд нь огтхон ч уурдгүй бөгөөд баг эсэргээрээ Эйнаг гайхалтайгаар бүх хүнийг хуурч чадсныг нь магтаж өөрийгөө ч гэсэн залуудаа зоригтой өрхийн тулд Эйна шиг үйлдэл хийж байсан тухайга дурслаа. Ер нь бол Вильямын ээж Эйнаг зорилгынхоо төлөө ийм үйлдэл хийсэн гэж үзээд түүнийг тэмч буруу зүйл хийгээгүй хэмээн тайтгаруулв. Гэхдээ энийг ч ихтэй одоо ямар өвөрмс төрлийн өөдрөг хүн бэ, тийм ээ? Эгч үргэлжлүүлэн зургийн цуглуулга зархаа болоогүй хэмээн мэддэг бөгөөд анханасаа зүгээр л худалдан авагчдыг татах гэж болж байгаа мэт дүргэсгэн талигаш нөхрийнхөө зургуудыг өндөр үн хүргэх гэсэн залмиг хэрэгэлсэн гин шүү. Базар унаа гэж. Эйна өөрийнх нь хэлсэн үгнээс болж түүнийг нөхрийнхөө зургуудыг зархаа болсон гэж бодсон тул түүний хэлхийг сонсонгуудаа алмаарна. Улмаар Вильямын ээж Эйнаг дагуулад компани дээр нь очиж уулзахаар болж тэнд очмогцоо Эйнагаар дуудлага худалдаагаа удирдуулах хүсэлт гарган бас түүнийг ажилтанд буцаан оруулах нөхцөлтөөр дуудлага худалдааны захиалга сэргээхээр болдог. Мэдээж тэдний компани VIP үйлчлэгчийнхээ постыг үг дүүгүй хүлээн зөвшөөрч Эйна мань өнөөх айхтар том дуудлага худалдааг нь ахлан явуулахар боллоо. Гэхдээ бараг сохорцсон биш завшиг бүгдэг болоод байна уу та. Ийхүү дуудлага худалдааны өдөр тохиоход Эйна үнийн судалгааг өөрийн гараар хийсэн тул маш чадварлагаар удирдан зохион байгуулж Кэтрин хатагтаа талигаш нөхрийн зургууд Эрвинс компани түүхэнд байгаагүй тэнгэрт тусан үнээр зарагдаж үнэн тасархай амжилт үзүүлэх нь тэрэ. Ийхүү дуудлага худалдаа маш амжилттай өндөрлөж Кэтрин, Клэр, Эйна гэд бүгд сэтгэл хангалуун үлдэв. Гэхдээ Эйнад нэг сэтгэл зовоосон асуудал байгаа нь Вильямыг гомдоосон явдал байгаа. Тэрээр нислэгийн өмнө хөл бөмбөгийн талбай дээр чухал тоглолт тасгалжуулж Вильям дээр очиж уучлалт гуйх гэж үздэгч энэ үнэндээ тохиромжгүй цаг байв. Угаасаа Вильям аль хэдийн ээжээсээ бүх үннийг олоод мэдчихсэн шүү дээ. Мөн Вильям одоо хүртэл Эйнаг өөрийг нь хуурсан явдлыг уучлахад бэлэн биш байлаа. Эйна түүнд хандан "Хэрэг би зүгээр нэг ядуу ажилтан гэд үнэ хэлчихвэл чамайг надтай тоож харьцахгүй гэж утсан учраас би эхлээд тодл хэлсэн." Гэхэд Вильям хариудна: "Би чамайг баян болохоор ч биш, харин өөртөө итгэлтэй хүчтэй зан чанар чинь татагдсан юм" гэж хэлээд энэ хоёр одоо ягаад ч эвлэрч чадалгүй хоёр тийш болж байгаамаа. Тэр өдрөө Эйна Нью-Йорк руу буцаж Вильямыг алдсандаа цаанаасаа л гунигтай амьдрах болов. 6 сарын дараа хайр дурлал нь бүтлгүүцсэн ч карьер нь огцом дэвшилсэн Эйна маань эцэст нэг юм өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж уран зургийн галерей нээлттэй хийж байгаа харагданаа. Түүний галерей нээлтэнд босс Клэр нь хүрэлцэн ирсэн байлаа. Гэсэн ч Эйна одоо хүртэл Вильямыг бодсон хэвээр түүнтэй холбоогүй болсноос хойш зүрх сэтгэл нь цаанаасаа л нэг хоосон байх болжээ. Эйна Эми найзтайгаа энэ талаар ярилцахад Эми түүнд хэлж байгаа:
гадуур гарч зугаацаа өөрийгөө сэргээ хэмээн хэлдэгч Эйна ядраад байсан тул галереятаа үлдэхэр болов. Ингээд Эйна галерегаа хаагаар зэхэж хамаг зочдоо үдэж явуулаад байж байтал ширээн дээр нь нөгөө онгосноос усах гэд бараагүй давс персний хөөрхөн жижиг савнууд байхыг олж харддаг. Юу илээ гэж бодтол Вильям гэдэг хүн ген дүрээрээ түүнийг зориод ирчихсэн наадуулын чинь онгосноос нууцаар авч гарах амаргүй байсан шүү гэж хэлээ зогсож байхан тэр. Тэрээр Эйнаг олон сарын турш мартаж чадаагүй тул зүрхээ дагахаар шийдсэн энэ гиндэ бурхан минь. Дийнхүү киноны төгсгөлд Эйна Вильямыг өөрийнхөө амжилтын ачаар бий болгосон галерейныхаа дотор байрлах шинэхэн гэртээ урьж амар сайхандаа жаргахаар болж байгаа юм. Энэ киног үзсэн хүн бүхэн худлаа ярих ямар ч хөвшигтэй байдгийг, үр дагавар нь хэрхэн амьдралыг тань сүрүүлдэг болохыг тулд нь ойлгож авсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ гол дүрийн бүсгүй маань ямар нэг муу санаа агуулаагүй, гэн цайлхан, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцдэг хөдөлмөрч нэгэн байсан тул хувь заян түүнийг ич эдийн мэт боломжуудаар шагнаж, эцэст нь тэрээр амьдралаас хүртэж болох хамаг сайхан бүхнийг олж авлаа. Та бүхэн маань энэхүү киноны талаарх өөрсдийн сэтгэлдээ комент хэсэгт хуваалцаарай. Контентынхаа төгсгөл бид Tokyo аппликейшнтэй хамтран дараах мэдээллийг хүргэж байна. Эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхээ Tokyo Mobile дугаарыг Family үйлчилгээнд бүртгүүлж, эсвэл шинэ дугаар авч өгснөөр хүүхдийнхээ нэр дээр 20,000 төгрөгийн хадгаламжийн эрх үүсгэж 18 нас хүртэлх хугацаанд хийсэн цэнэглэлт бүрийн 50%-ийг тус хадгаламжинд өргөдүүлэх боломжтой болжээ. Үүнээс гадна хүүхдийн дугаарын хоногийг 18 нас хүртэл автоматар сунгах тул хоногийн хугацаа дуусах үеийг санаа зовох шаардлагагүй болсон байна. Хамгийн том давуу тал нь Family үйлчилгээний гишүүд болоод хүүхдийнхээ байршлыг харах, дансыг нь цэнэглэх, датагаа хувааж ашиглах, U-Point оноогоо өндөр хувиар хамтдаа цуглуулж зарцуулах боломжтой болох юм. Дахин сануулахад та аль операторын хэрэглэгч байхаас үл хамааран 2026 оны 8 сарын 1-ээс өмнө Tokyo аппликейшны Family үйлчилгээнд бүртгүүлснээр 2 өрөө байр, 10 сая төгрөгийн хадгаламжийн эрх, Univision-ы 10 жилийн эрх зэрэг супер бэлгийн эзэн болох боломжтой гэдгийг бүү мартаарай. Энэ хүрээд өнөөдрийн бичлэг маань өндөрлж байна. Та бүхэн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн дугаар тун утгагүй шүү. Хүлээж өгөөрэй.